Гурван хавцтай толинд шингэсэн гэрэлт үеийн сүнс нөхрийнхөө дараачин эхнэрийг орлжээ. Орос улсад үйлдвэрлэсэн гурван хавцтай босоо тол эд модонд орж байсан үе. Утлын үйлдвэртэй ажилтай амар сайхан гэгчээр 1983 оны намар үйлдвэрийнхээ чанар шалгагч гэрэлт үе бүсгүйтэй ханилаад удаагүй байлаа. Тиймээс тэрээр эхнэрээ ёстой л алган дээрээ бөмбөрүүлж байв. Гэтэл хайртай эхнэр нь түүнээс гурван хавцтай гоёмсог тол авч өгөхийг гуйхвалжээ. Эхнэртэй үеийн өргөй хайртай амар сайханч цалин буугүй юу зах дээрээс дамын үнээр 350 төгрөг төлөөд нөгөө хүслэн болсон талыг нь авч өгчээ. Гэрэлт яж бөөн баяр орсонч гарсанч талдаад. Тэр батга толныхоо өмнө эргэлдсээр гэр орныхоо ажил албан ажил төрлөө хүртэл хойш тавих төхөж байлаа. Тэгтэл гинэт харамсалтай юм болж. Нэг жилийн дараа гэрэлт үе хүнд өвчнөө улмаас нас нөхцсөн байна. Тэгэхдээ тэр эмчилгээ авахгүй нэлээд удаан гэртээ хэвдсэн бөгөөд өвчсөн зовлонтой хідэж өнөөх толныхоо өмнө суучгаад өдрөөс өдөртөө цонхийн царай алдаж буй өөрийгөө харан гонхирдаг байсан ажээ. Гэрэлт үег нас барснаас хойш амар сайхан сэтгэлээр маш их унаж нэг хэсэгтээ уруудаараа явсан ч удалгүй ханд сөрөн гих бүсгүйтэй танилцсан. Дотонсож хэдэн сарын дараа гэртээ дагуулan иржээ. Тэгтэл тэр хоёр хамт амьдрах болсноос хойш хан сэрэнгийн царай зүсэн цонхиж турж ицээд нэг л айц төгшөөртө автсан амтан болоод хуурчгаж. Амар сайхан түүнээс уучрыг асуухад тэр юу ч хэлэхгүй. Би зүгээр гэдэл байж. Гэтэл нэг шин хан сэрэн амар сайхныг өгц татан сэрээгээд чи тэрийг хараач гэд нөгөө тол руу заажээ. Амар сайхан юу ч ойлгосонгүй. Дэмэл хан сэрэн аргадуул тэр айснасаа болж бөмбөгөнд чичрэн нүдэндээ нулимс цэлэгнүүлэн байж. Би чиний толноос айгаад байна. Шин дундын үлс намайг нэгэмсэрээ чихдэг. Тэгээд сэрээд харахаар энэ толны өмнө нэг цонхийсэн царайтай хүүхэн суугаад хугархай самаар үсээ санаад байх юм. Хаяа над руу эргэж хардаг. Нүд нь ямар амар гэж. Сая бүр босоод над руу ойртод ирсэн. Гэж хэлжээ. Гэсэн ч амар сайхан түүний үгийг нэг их тоосончгүй. Хар дарж зүудлээ үздэй гэдэл өнгөрч. Энэ өдрийн маргааш эхнэр нь хөдөө гэрлүүгээ хит хоногор явлаа. Тэгээд удалгүй эргэж ирсэн ч амар сайхнад очихоос татгалзан тэр хоёр ажилчдын байранд хитэн сараа гэж жаргалтай нарахгүй өнгөрөөсөн байна. Тэгээд ганц сөрөнгө төрөх төхөөд ирмэгц амар сайхнад буцаж иржээ. Тэгтэл ганц сөрөн урдын адил цонхийн царай зүс алдаж сүлдээ бүр эмнэлэг твтжээ. Гэвч тэр удаан хугацаагаар эмнэлэг твтэж байгаад хөөхтэй дотоод төрүүлээд хорвоог орхисон байна. Төвнийг нас барсны дараа амар сайхан бүр их сэтгэлээр унаж өөрийгөө азгүй тэнгэргүй гайхан амиа хорох төгсөнч дотоод төрсөн ч гэсэн амьд үлдсэн үрээ бодоод твчин өнгөрсөн байв. Хүүн дотоод төрсөн ч гэлээ их л бие сайтай цаваа цолгон амтан байв. Амар сайхан 2 сар гэртээ хүүгээ эмнэлэгт байлгаад гэртээ авчирсан аж. Энэ үед түүний ээж нь хүүг нь харахаар хөдөөнөөс ирээд байлаа. Гэтэл хүүгээ гэртээ авчирснаас хойш хүүн шин дундын үед цочид сэрээд очиргүй уйлан хайлж бүр цэлдэн хөхрөн татаж эхэлжээ. Имерхүү байдлаар хэд хонтол нэг өдөр ээж нь амар сайхан тандан. За хүү минь танай гэр нэг л биш юм аа. Чи юу ч гэсэн юм үзэж хардаг хүн байвал авчираарай гэсэн байна. Ингээд амар сайхан хүн хараас асууж сургалж байгаад Наванжив гэдэг өвгөн ламыг гэртээ дагуулan иржээ. Тэгтэл чи өвгөн лам тэднийд орж ирэнгүүтэл танаа гэрт яагарахгүй юм шүглж гисэн эд байна. Тэр л хүүгийн чинь ээжийг хорлоод одоо хүүг чинь хорлох гээд байна. Гэж хэлээд ном гүрэм тавьж эхэлтэл гэрийн хоморт байсан нөгөөх 3 хавцтай толг гинэт
дуу чимээтэйгээр тасхын хагарсан байна. Гэтэл талны арын хөндийгөөс амар сайхны анхны эхнэр гэрэл туяагийн хугархай сам хавчаар усны сэв зэрэг юмс гарч иржээ. Үүнийг харсан өвгөн лам тэр даруй тэтгэр зүйлийг аван гарч нэлээд хол газар аваачин шатааж устгажээ. Тэгээд нөгөө хагархай талигч мөн газарт булуулж устгуулсан байна. Энэ өдрөөс хойш амар сайхны хүү уйлж бархирхаач болсон аж. Эндээс харуула талигаач бүсгүйн сүнс толиндоо хоргодоод амар сайхны дараачин эхнэр мөн хүүхдийг нь хорлож байсан бололтой. Тэгээд ч дэлхийн олон улсааранд янз бүрийн толиноос ихэд болгоомжилдог бөгөөд толинд элдв муу юмс шингэж үлддэг гэж ярьдаг. Тиймээс гэрэл туяа бүсгүй нас барахаас өмнө толиндоо хоргодон суудаг байснаас өвчин зовлонд наригдсан царай төрхөн толинд нь нэвчин гэж. Тэр нь шинийн харанхуйд биелээ олдог байсан байж болзошгүй юм. Хэрвээ танд манай бичлэг таалагдж байгаа бол subscribe дарж биднийг дэмжээрэй. Баярлалаа.